Сайн байна уу нэвтрүүлгийн ээж нэгэн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хувийн хвшлийн нэгэн компанийг онцлох гэж байна. Одоо бас 10 гаруй жилийн өмнө бол одоо хувийн хвшлийн салбарт одоо хөл тавьж за тэр цагаас хойш тодорхой хэмжээнд одоо олон танигдсан нэгэн компани бол Эданс компани байгаа. За Эданс компани үйл ажиллагаа бол дорн гавт одоо хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Ингээд бид энэхүү компани одоо үүсэн цагаас хойш хэрхэн яаж хөгжиж ирв одоо ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар тус компани захиралтай уулзаад одоо тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудтай нь орж танилцъя гэж бодож байна. Ингээ орцгоё. За сайн байна уу? За сайн байна. За сайхан намарч байна. Сайхан байна. Сайхан намарч байна. Сайхан амарч. За бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Тэгэхээр энэ удаа сайн байрны нэвтрүүлэг бол хувийн хвшлийг онцлоод ялангуяа одоо танай компаниг онцлсан байгаа. Энэ жил 10 дахь жилийнхаа ойг тэмдэглэх гэж байгаа маань ер нь одоо үйл ажиллагаагаа хувийн хвшлийн салбарт анх яаж хөл тавьж байгаа одоо бас яаж өргөжөөд байгаа талаар эхлээд үзэгчдэд товчхон мэдээлэл өгчээ. За манай Эданс компани 2008 оны 9 сарын 19-нд анх байгуулагдсан. За яг үндсэн үйл ажиллагаа бид нар 2003 оны 3 сарын 11-нд анх эхэлж байсан. Одоо тухайн үед бол Nokia шанд гэдэг гар утасны худалдаа дагалдах сэлбэг хэрэгслийн худалдаа анх эхэлж байсан. Nokia шандын бол одоо үндсэндээ энэ жил 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За Эданс компанийн хувьд бол 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь тэгэл 2003 оноос хойш одоо нэлээд олон салбарт ажиллаж эхэлсэн те. Яагаад ингээд ер нь ингээд төрөлж олон салбар гэж та онцолж шít. Зөвхөн нэг чиглэлээр хувийн хвшил явснаас олон салаа мөчтэй байхаар нэг нөхдөг гэсэн үг үү? Тий, ер нь яг нэг талаас орон нутаг өөрөө зах зээл багтай. Тэгээд нэг юмар одоо юу гэдгийг яг тухайн орон нутгаа бол өргөчгöd бол тодорхой хэмжээнд одоо тулдаг ч юм уу тиймэрхүү байдал ажилладаг юм. Тийм учраас хэд хэдэн салбарт орж ажиллая гэдэг тийм бодлогоор ажилласан анханасаа. Тэгээд тэрийг ярьж гисэн бас амжилт олдвол их байсан бас. Та өөрөө яг ямар мэргэжилттэй вүлээ? Ямар боловсон хүчин блэ? За би өөрөө эдийн засгч хүн. Тэгээд бас эдийн засаг бизнесийн талаар тодорхой хэмжээгээр судалдаг. Тэгээд маш судалдаг. Тэрийг дагуулж гисэн бас тодорхой ажлуудыг сайн ял гэж бодож явдаг та. За өрөөнийхэн талаар танилцуулаач. Одоо энэ хүү газар бол бас сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулт юм байна. Дотроо их сайхан цэвэрхэн тохичлттэй одоо шанад байхгүй гэж хэлж болохоор сургалтын танхим байна. Ер нь одоо ямар чиглэлээр бас энэ иргэдэд хэрэгцээтэй байгаа тэр боловсролыг өгөхөөр ажиллаж байгаа. Тий. За бид нар 2007 онд анх номын дэлгүүрийн чиглэлээр бас нэмэлт одоо нэг салбар болж ажилласан. Тэгээ одоо номын дэлгүүрийн үндсэндээ бас 11 дахь жилдээ явж байна. Тэгээд номын дэлгүүрийн хажууд бас одоо соён гэрүүлэх, үнэ хөгжүүлэх чиглэлээр бол сургалтын төв байгуулъя гэдэг. Анх бол бас 2008 онд анх байгуулад тэгээ нэг хэсэг явж байгаа төр зогсоогоод одоо энэ жилээс дахиад засвар өвчлөгээ хийгээд ингээд дахиад сургалтын төв байгуулах гэж явж байгаа. Зорилго бол тодорхой ерөөсөө одоо хүмүүсээ одоо хөгжих төр болцоог нь харуулж өгье. Тэгээ 3 чиглэлд сургалт явуулна гэсэн бодолтой. За эхнийх нь бол гадаад хэлний чиглэлээр. Одоо гадаад хэл бол хамгийн чухал болчиход байна. Одоо ямар ч хүн одоо судалгаа шинжилгээг гадаад хэл дээр, англи хэл дээр хийх шаардлага гардаг тийм ээ. За хоёр дахь нь бол одоо манай орон нутгад нэг сул тал байдаг нь бизнес тодорхой хэмжээнд хэлж чаддгүй. Тэрний шалтгаан өөрөө бас дотоод нөөц болцоог ашиглаад үсгэх юм уу? Манай бизнес хэрэгчдийн бизнесийн мэдлэг бизнесээ хөгжүүлэх тэр өсөх сонирхолтой холбоотой байдаг. Тийм учраас тэрэнд нь тос болох зорилгоор бизнесийн чиглэлээр сургалтыг явуулахаар эхлээд ажиллаж хангаж байна. Тий. Одоо жишээ нь төсөл яаж бичихүүгээл эхнээсээ тий. Гурав дахь нь бол хүний хөгжлийн чиглэлээр одоо хувийн хөгжил тийм ээ. Хувьд ямар чадварууд хэрэгтэй байдаг вэ тий. Илтгэх ярихаас эхлүүлээл тийм ээ. Ажлаа төлөвлөх гэл янз бүрийн тийм чадваруудыг сурах зорилготой энэ гурван чиглэлээр төлөвлөж ажиллах гэж байна. Эхлэлээ хангах явж байна. Арай л хэлж болоогүй одоо ер нь эхлэхэд тун орох гэж байж байгаа. Сургалтын төвөнд бол за. Тэгээ эндээ бол манай компани ингээд бослоо байж идэг. Энэ л байгууллага байна. Тэгээ одоо 3-4 газар салбар дэлгүүртэй ингээд явж байгаа. За, салбар дэлгүүрүүдээр нь орч болно тийм ээ. За тэгээ ороод бас. Тэрнээс өмнө таны номын санг би сонирхох гээд байна л да. Та ер нь одоо төлхөө ямар чиглэлийн ном сонирхож уншиж байна? Одоо номын дэлгүүрийг одоо 11 жилийн бараг 10-11 жилийн өмнө нээжсэн гэхээр бусад орон нутгад бас тийм их одоо удаан биш яг сүүлд бол номын сантай болцоож байгаа. Манай аймаг тэгэхээр одоо бас нэлийн анхдагч аймагуудын номын сантай номын дэлгүүртээ анхдагч аймагуудын нэг баг. Тэгээд би таны энэ номын санг сонирхоод байна. Тий, яг ер нь
бид нар ч нөгөө бидний үеийнхэн 10 жилдээ их ном, зохиолын ном болдог их уншдаг байсан тухай үед тийм ээ. Mind reading гээл янз бүрийн Монгол зохиолчдын номууд их уншиж байсан л та. Тэгээ одоо сүүлд бол би нэг зохиолын айхтар ном уншдаг. Ерөнхийдөө нэг хувийн нэгэн чиглэлийн номууд л уншихыг хичээдэг. Тэгээ нугасаач тэгээд цаг зав гэсэн ерөнхийдөө тиймэрхүү. Яг өөрт нөгөө тулгараад байгаа бэрхшээлтэй асуудал шийдэх зорилготой л номуудыг бол үзэж харж явдаг. Тэгээд эдгээр бол яг энэ манай нөгөө хотод сурж байхад хэрэгжилжсэн номууд байж байна. Сахи эдийн засгийн дээд сургууль сурж байхад хэрэгжилжсэн номууд байж байна. Тэгээд хятад англи хэл дээрх бас номууд бол байж байгаа. За хууны хөгжлийн чиглэлийн номууд. За батнагд байгаа бүтээлийн чуулган гэх ном. За тэгээд өгсөдөр ноос тавчаа гэдэг одоо яг айл байх хэвээр энэ байгууллага байх хэвээр номуудыг бол гэртээ байлгаж байна. Ажил дээр байлгаж байгаа. Өврийн ном гэж хэлж болохоор ямар ном байна? Одоо байнга ширээн дээрээс өгчээдэг. Тийм ном байдгаа. Сайнаас агууд дэвшгүй гэдэг энэ ном. Одоо яг хүний хөгжлийн чиглэлээр бол хамгийн одоо айтайхан ном гэж одоо үздэг би бол. Одоо энэ ном байлаа. Jim Collins-ийн сайнаас агууд дэвшгүй гэдэг. Энэ одоо менежер хүмүүс ер нь одоо өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүмүүст бол маш ойлгомжтой. Тэгээд энийг л яг хэвшил мөрчих юм бол ер нь хүмүүс их сайхан үр дүнд хүрэх ном гэж харагддаг. Тэгээ яг ийм номууд бол уншдаг юм аа. Тэгээд цаг заваараа холдвол хүний хувийн хөгжлийн чиглэлийн номууд хардаг. За дээгүүр имээ тэр юу вэ? За энэ нэг Монгол наадгаа гэдэг манай дүүнэр хэлсэн юм аа. Он тоглоом уу тий? Үнцний шагаар тоглодог. За их гоё харагдчих. Тий. За тэгэл одоо байгууллагт байдаг юм уу? Тэгээ Монгол хүн болохоор байлгах хэрэгтэй юмнууд нь байж лээ да. Ааха. За ингээд доторх энэ сургалтын танхимтай танилцаад өргөжлүүлээд одоо номын дэлгүүр болон бусад газрууд руу явъя. Айшин сургалтын танхим байж байгаа. Яг ингээд одоо нэг 18 хүн суухаар юм батамжтай юм сургалтын өрөө танхим бэлтжиж байж байгаа. Одоо түрээсэлдэг үү? Тий, түрээслээд хажуугаан сургалт явуулаад одоо бас янз бүрийн хот түрээс ирсэн янз бүрийн сургалтууд бол манай өрөө түрээслээд ингэ явж байгаа. Хүмүүс ер нь хэр мэдэж байна? Ерөнхийдөө одоо мэддэг. Урд нь ч бас манай яг энэ чиглэлээр явж ирсэн. Тэгээ энэ жил бол яг хаа засвар хийгээд хайтайхан болгочод байгаа. Тэгээ одоо бол хүмүүс мэддэг бас түрээсэх сонирхол ихтэй. Яг цөөхөн өнөртэй ирнэ. Тэгээ бас сургалт явуулах тохиромжтой. Та нөгөө 3 чиглэлийн сургалтаа яг хизэнээс эхлээд төлөвлөж байгаа юм лээ. Ер нь бол бүтээл ажиллагаангаа төлөвлөө явж байна. Одоо ер нь баг бэлэн болж байгаа. Яг багшлах болсон учраас асуудалтай жоохон асуудал байна. Тэрийг л гэсэн ч тэгээ одоо эхэлж нэ гэсэн юм бодолтой байна. За явах уу? За. Одоо хичнээн хүнийг ажлын байраар хангаж байна та. За яг байнга 8 9 хүн байна та. Гэрээгээр ажилдаг бас нэг хүн байна. Тэгээ нөгөө тавилгын өгсөлт бол бас гэрээгээр гүйцэтгэдэг. Тийм одоо ингээд 9 хүнтэй тааш ажлын байр хангаж байна та. Ер нь цаашдаа ажлын байр нэмэх үү? Одоо ер нь ажил хийж байгаа манай залуучуудын хандлага гэдэг юм. Та одоо 8 9 хүнийг ажлын байраар тогтмол хангаад явж байхад ер нь яг ажил хийхэд бас залуучууд маань хэдүүлээ сайн бэлтгэж чадахгүй байна. Тэгээ нөгөө хандлагыг өөрчлөх гээл тий хүн бас нэг арай нэг ажил дээр дотор шотлоод тэгэхээр туршлагачаад бас ажил хийх нь илүү байна л да. Ер нь тэгээд ингээ хараад тахад нэмсүү төгссөн хүмүүс бол илүү бас ажил дээр бэлэн гэдэг юм уу, арай хариуцлагатай гэдэг юм уу, арай өөр бас хандлага байна. Ер нь яг манайхан чинь хөвчлэн ажилгүй гэх мөртлөө бас яг ажил хийчих юм бас ховор байна шүү дээ. Ирэхээр бүх юм оолно. Тэ? Ажлын байрны зар тавиал ерөөсөө ажил дээр ирж байгаа хүмүүс маань бас нэг шаардлага хангахгүй байгаа тал байгаад тах шүү. Тэ. Янз бүр. За
Энэ юу вэ те? Одоо ингээд За. 15 жилийн Nokia шанд 15 жил яваа гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө 10 сарын 24-өөс 11 сарын 21 хүртэл ингээд тий одоо ихтэй бодлоо зарлж байгаа 15 жилийн хугацаанд. Ерөнхийдөө бид нар бас гар утасны худалдаагаа нэг хэдэн жил бас тасалсан. Тэгээ энэ жилээс дахиад ингээ гар утас компьютер чиглэлээр ингээд явуулж байгаа. Энд дээр бичиг хэрэг гар утасны хамтд байх. за. Зохицуулт. Сайн байна уу? За. За энэ бол манай шамдынхан барин мэднэ бичиг хэрэгэн дэлгүүр. Энэ хажуудалд нь ингээд гар утас компьютерийн чиглэлээр принтер гэдэг. Энэ яг манай чи BSP-ийн гэрээт. Тэгээ BSP-ийг оруулж ирдэг бүх компьютер, принтер, гар утаснууд линтэй гэж борлуулж эхэлж байгаа. Дээрээс нь касын системийн одоо бүх юмуд байж байна. Интернетийн сүлжээ бас бүх юмуд байж байна. Ер нь дээр яг технологийн чиглэлийн бүх юмуд бол одоо энд борлуулдаг бол ихэд жоох өргөтгөл явж байгаа. Бас саяхаас бид энэ GP чийдэн гээд сайн чанарын одоо жирийн чийдэнгээс бол 80% хэмнэлттэй юм чийдэн. Дээрээс нь 8-аас 15 жилийн баталгаатай гэж байгаа. Одоо 8 жилийн дотор бол солиодогч нэр ямар нэгэн шатах юм л гэж. Ийм чийдэн бас GP-ийн материал гэдэг юм ингээд одоо Монголд орж ирж байгаа одоо чинь чанартай технологийн шинэ технологийн бүтээгдэхүүнүүд бол оролдоо бас байлгая тий. Энийг чиглэн одоо иргэдэд хүргэе гэсэн бодолтой л гэж ажиллаж байгаа. Одоо ер нь иргэдийн худалдаа авах чадвар гэдэг юм уу? Та одоо баг 10 жилийн туршийн хөвөвшөлд ажиллаж байна. Ер нь дээшилж байна уу? Эдийн засгийн хувьд иргэдийн одоо янз бүр л байгаа ах тий. Одоо 15 жилийн өмнөх бид нар амьдралаа нэргээ харах юм бол 15 жилийн дараах шал өөрлөө шүү дээ. Тэ харьцангуй чамлалтай зүйл байх боловч мэдээж амьдрал ахис төвч зөндөл гарсан баг. Гэж харж байгаа. Ямар ч байсан худалдаа авах чадвар нь илүү л нэмэгдээл арай л болоод байгаа. Одоо энэ гар утас бас зарж байгаа юм байна. Энд лизингийн худалдаа хийдэг үү? Тий, энэ бүх банкуд л одоо Хас хаан, Төрийн банк, Голомт, Капитрон гэх бүх банкуд манайд гэрээтэй ажиллаж байгаа. Лизингээр жахуулцаатай, бэлэн мөнгөөр жахуулцаатай юм байж байгаа. Тэгээ манайх чинь бас нэг ОНС гэдэг энэ татварын гаранти системийг хөгжүүлдэг компани бас хамтарч ажилладаг. Орон үйл ажиллагааг явуулдаг. Тэгээ тэр чиглэлээр одоо бас програм суулгах, тэгээд энэ принтерийн борлуулах худалдаалахын ажил манайх аймагт хариуцдаг. Ийм баг. Тэр нь одоо компьютер гар утасны чиглэлийн бүхэл зүйлийг энд нэг дор төлөвлөх гэсэн талтай ингээ ажиллаж байгаа да. Бэлэг дурсгалын зүйл юм байна. Бэлэг дурсгалын зүйл байгаа бичиг хэргийн бараа байж байна. За Airmax гэдэг энэ бас нөгөө гар утасны дагалдах хэрэгслүүд тийм ээ. Тий. Иймэрхүү зүйлүүд бол байна да. Адэш номын луур гарах уу? За манай зурагчлаач энэ хайрах дүрсийг авчих тий. За бэлэг дурсгалын зүйлэг бол эндээс худалдаа авах боломжтой байна. Одоо Хурим найр, Баяр ёслол гээл гадуур хайгаад ахааргүй, Улаанбаатар хотлоо захаад ахааргүй бүгд л одоо нэг дор төвлөрсөн байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бол уламжийн чанар бүх төрлийн бичиг хэрэгслийн барааны худалдаа за мөн Nokia шан дэлгүүрээс одоо хамгийн сүүлийн үеийн гарч байгаа гар утас, ноутбук одоо энэ ямар програм гэлээ татварын тэр юу гэж байгаа? ОНС програм. Тэгээ принтер бүхэл зүйлүүд байж байна. Нэг түүх ярихад одоо 2003 онд анх бид нар энэ алтан доод давхарт одоо зөөрийн давхарт анх жижигхэн юм лангуу түрээслээд сар 9,000 түрээслээд анх эхэлж ирсэн. Тэгээ дараа нь энэ дээдлэлтэй хажуудлын талбайд ирээд хамгийн сүүлд нь 2006-7 онд ийш энэ талбай түрээсч гэж ажиллаж байгаа. Энэ яг одоо цаг хугацаас хурд юм байна. Эдгээр одоо юу гэдгийг нэг одоо очиргүй баяцсан одоо юу гэдгийг их томорсон гэхээс илүүтэй энэ хугацаанд их туршлага доктортой ажилласан тэгээд туршлага их хөрөнгөлсөн гэдэг юм уу тийм ээ. Тийм л одоо сайн зүйл байна. За тийш явах уу? За наа. Манай алтан худалдааны төв бол одоо Улаанбаатар хотод ирэх юм бол наран тууштай гэж ярьчихсан. Тийм ер нь л одоо гол төвл болж байна гэж. Ер хэзээ тийм байсан тийм анхнаасаа л доош гисэн хэвээр бас их хөнгөлөгдөг газар л да үндсэндээ.
гол нийлүүлэлтийн газар. Номын дэлгүүр яг 3 давхартай. Номны борлуулалт ер нь хэрвээ одоо яг та номын дэлгүүр ер нь бол хаагдчихсан тохиол байгаа юу? Одоо байнгын л үйл ажиллагаа явуулж ирсэн үү? Одоо байнгын ер нь бол 2007 оноос хойш тасралтгүй явж байгаа. Тэгээд яг номын дэлгүүр их чухал та тухайн оронд заавал байх хэрэгтэй гэж үздэг. Тэрсэн манай аймагч нь ноён хотод соён гэрүүлэгч нэр соён гэрүүлэгчийн нутаг учраас заавал байх хэрэгтэй гэж анхнаасаа л гэж бодож нээсэн. Зүгээр яхаа гарцсангуу юу гэдэг номын дэлгүүрч одоо 90 донд баг бүгд байхгүй болсон ш аймагуд. Нэг олзуурах хөстэй зүйл нь манай аймаг бол одоо ганцаараа номын дэлгүүртэй юм аймаг байлаа. Сайн байна уу? За ажил нь сайн уу? За худалдаа өгч нар хэр их байна? Их үү. Тийм ямар төрлийн номнууд ер нь сонирхож байна? Сонгодог зохиол, хүүхдийн номнууд. Шинэ ямар номнууд ирсэн сүүл танад? Шинэ манайд сүүлд ирсэн номууд амьдрал үргэлжлэн гэдэг зөндөө номууд байгаа юм. Зөндөө номнууд байгаа юу тий? За. Энэ талаар орох уу тий? Баярлалаа. 2007 онд нэг бол бид нар нөгөө шинэ номуудыг өөрийнхөө одоо бэлэн мөнгөөр хөдөлж аваад даваад нөгөө дэлгүүрийнхээ хажууд нэг жижигхэн болгон гаргаад анх нээжсэн. Одоо тэрийн үед л яхаа тэгээд одоо чинь эхлэл нь болол ингэж явсаар баад бид нэр Азцуур энэ номын гэрээ салбар бол ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд илүү өргөжүүлээд илүү хөнгөлтэй нөхцлөөр бараа хүмүүсд аваад ингээд байнгын өргөн сонголттой байх юм боломж бүрчиж байгаа юм л да. Ер нь бол нэг хэсэг 2007-оос 2016-7 он хүртэл энэ аймагуд номын дэлгүүр маш цөөхөн байсан. Байхгүй байсан. Тэгээ сүүлийн 2 жил бол энэ төр ном бараг бүх аймагуудад үндсэн гэрээ салбарт нээсэн байна. Бас том дэлгүүрүүдийн номын салбар болоод ажиллахаар бас арай өөр бах тий. Хамаагүй өөрлөлтөө энэ чинь нөгөө бүх одоо юм нэг дороос авна тийм. Одоо урд нь бид нар чинь тэгэл зохиогч нар хайгаал явж идэх гэсэн шүү дээ. Шинэ ном гарсан. Тэр зохиогч ном яаж болох вэ гэл. Одоо л тийм байна. Номын дэлгүүрээс авахаар адилхан л ингээд нөө дэлгүүр төхөөнөр өгөх гэдэг. Гэрээт салбар гэж байхгүй. Тэгэхээр бид нар гэрээ байгуулъя гэдэг өсөлтөд хэд удаа тайсны эсвэл дараа нь бол энэ номтой байгуулсан. Азцуур үедээ бас бид нар давхар гэрээтэй. Ингээд одоо ирж байгаа фул номуудыг бол цаг алга авчирч. Энд одоо хэд орчим ном байгаа вэ? 1200 орчим ном байгаа бах тий. Тэгээ ном чи ерөөсөө мэддэхгүй юм нэ. Их мөнгө шингэдэг тий. Тэгээд одоо ингээд тавьчихад цөөхөн юм шиг харагдаж байгаа юм бас их ном байгаа юм л да энэ. Одоо л их л харагдаж байна. Тэгээд 11 онд бид нар бас дижитал зээл аваад бас бид яг энэ номын дэлгүүрээ их өргөжүүлсэлтэй өргөтгсөн тийм нөгөө доор нэг жижигхэн болон байсан бол ийшээ оруулж ирээд тамруулаад ингээд дангуу тавираа хүртэл нэлээд мөнгө гаргаж зарж хийгээд ингээд эхлүүлсэн. Ер нь одоо бидний үед одоо 90 онд ч нэгсэг ном баг сонирхдаг гэдэг юм уу их худалдаанч ховор тийм ээ. Нөгөө хуучин номуудаа шалал хойлол тэгэл энэ суугаал уншдаг байсан. Тэгээд тухайн үед номын их орхотож байсан бол тэр юм уу ийм нэг номын байдаг гэж болсон гэж боддог байсан. Тэгээд тэр бодлороо бас 2005-6 онд бодож явж байгаа ямар ч эхлүүлээгээд тухайн үед яхатай бас бид нар ч нэг бизнес дүн гэж хэлцээ бас мөнгө төр мууштай тийм ээ. Тэгээ явж ирсэн одоо ажил хэрэг болгосон доо. Тэгээд яг гоо би бас бидний үеиг бол одоо нэг бас азтай тийм ном орнот байж ш тийм ээ. Бэлэн байж ин ирээд одоо ном уншдаг. Тэгээд одоо ном унших хэрэгтэй бол маш их байна хүүхдүүд. Одоо бид нар чи хэтэрхий захимжаад компьютер гар утас руу илүү гараад тэрийгээ дагаад нэг тарилцаа байхгүй болчихсон тий. Дээрээс нь одоо ном унших учраас хүүхд суудлага болчихсон. Үгийн байлиг муу болсон тий. Монгол хэлний одоо бичгийн чадвар нь муудсан. Иймэрхүү сул талууд байж байгаа. Тэгэхээр сайн номыг байн хүүхдэд уншуулах хэрэгтэй. Тэгээ ер нь бол хүүхдүүд ном уншуулахын тулд бас эцэгчүүд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй гэдэг тийм зарчим онл байд юм л л дээ. Тэгэхээр эцэгчүүд өөрсдөө ном уншаад эхлэх нь хүүхдөөс дагаад ном уншдаг. Тэгээд нөгөө юунаас холдоо авчиж тийм бас хэтэрхий захим руугаа ороод гар цуураад байна. Араа өөр болох гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь манайхан бол оюунлаг дорн очууд гэж ярьдаг. Нэр соён гэрүүлж нутгийнхан учраас илүү л их номонд орох, илүү ном уншиж
байх хэрэгтэй гэж боддог. Та одоо энэ олон одоо номын дэлгүүр бичих хэрэг за тэгэл нөгөө BSB гэл энэ ер нь чөлөө цаг ер нь хэрэг гардаг уу? Тэгээ одоо бол яг тэгээд дэлгүүрлүүдэд тусдаа менежертэй болж онцондоо офис дээрээс нөгөө сарын төлөвөө өгч нь төлөвөний одоо хэрэгсдийн хянаад л. Тэгэл одоо гол хяналтаа хийгээл ингээд сууж байна. Харьцан гайгүй. Ер нь гэхдээ мэдээж завж байгаа нэлээ муу л да. Ороо хортол тэгэл суух л ш тэр нь. Ер нь тэгээ бид нар манай гэр бол бид нар ер нь анх бизнес гэснээс хойш ер нь л угаасаа амралт өгч байдгүй. Дунд нь би нэг 8 жил төрийн алба эхэлсэн. Тэгтээ ч юм ялгаагүй нэг авсан зэн одоо энэ рүү орно те. Бас нэг төрийн бос байгууллага ажилладаг. Ер нь л тэгэл одоо ингээд ботод 15 жилийн дараа бодоход бол бас их л завгүй өнгөрсөн юм шиг боддог тий. Ерөөсөө амарч үцээгүй нэг бүтөөдөг гэртээ амраа даа гэж бас байсан одоо юм баг байхгүй. Тийм л бай тийм. Тэгээ яг эргээд ингээ харахад би бас хэлээд байгаа шүү дээ. Одоо зүгээр зарим хүмүүс боож магадгүй 15 жил болсон гэхэд их жижигхэн бизнесмен шиг тийм үү. Эсвэл магадгүй зарим хүнд гайгүй бизнесмен шиг харагдаж магадгүй. Гэхдээ ер нь бол хүн одоо юм л хийж явах хэрэгтэй. Тэгээ дэрийгээ бас яаж хөгжүүлээд ингээ явчих хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа одоо юу гэдэг юм. Заавал эд хөрөнгөөр мөнгөөр дэвшлээгүй байсан ч гэсэн том туршлага. Тэгээ эн чинь өөрөө бас номоор жишээлхэд л одоо энэ орнот бас нэлээд бас гайгүй тийм эрэг мэдээлэл гэдэг юм тий өгч байгаа гэдэг агуулгаараас зүгээр. За яг бизнесийн ашиг талаас харах юм бол за одоо баг зарим хүмүүс бол тэнэглэг номын дүр ажлыг шилдэг. Ягаад тэгэхээр үнэхээр одоо бизнесийн ашиг талаас бол маш бага гэдэг юм. За ер нь баг л тэгээ баланстай хал байдаг. Гэхдээ энд бас бид нар бизнес эрхэлж байгаа улсад нийгмийн хариуцлага гэж бас байх хэрэгтэй учраас хэн нэгэн заавал номын дүр ажиллуулж байлгах хэрэгтэй гэдэг үгнээс байдаг. Дээрээс нь бид нар өөрснөө бас ингээ шинэ номоос өөр кап авч хаяа нэг ном тавиулаа шүү дээ. Бэлэн байна гэж ихгүй шүү дээ. Юмуд нь бэлэн байна гэж. Тэгээ энэ одоо хүүхд залуучууд нэлээд хэрэг болж байгаа л гэж боддог. Одоо энэ бас шандийнхан тэрцмаа манай бас босрлын ямаас үдий 2 жил бас энэ соёлын төвүүд сургуулиудаас ном авах чиглэлээр бас хөрөнгө санхүү тусаж өгсөн байна. Тэгээ одоо энэ сумдын сургуулиудаас ирээд авдаг тий. Угаасаа яг хотынхоо тий. Яг хотынхоо үнээр яг одоо хотод тэр ном ямар үнээр байх тэр үнээр байгаа. Бид ямар ч одоо нэмэгдэл гарахгүй. Ер нь бол бидний бизнесийн зорилго бол бас тэр л дээ. Ер нь яхаараа нөгөө хөдөөлөхөөрөө бүх юм үнэтэй гэдэг юм эсвэл аав байдаг юм уу тэр зүйлийг бол бид нар бас арилгая. Нэгэнд бид нар дэд цайтай ийм аймаг учраас аль хотор үнийн зөв бага байлаа гэдэг үгнээс л ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо ингээл альч ном яг хотод энэ ном дээр байгаа юм нэрэл баг. Асуур дээр бас байгаа юм нэрэл баг. За баярлалаа. За би нэг ном жоохон сонирхолтой. Ямар номнууд байна. За энэ жишээ нь хэд дотор нь одоо төрөлжүүлээд өгсөн юм байна. Номын тасаг болгоод тийм ээ. Яг л одоо Улаанбаатар хотод орж ирээд нэг номын дэлгүүрт ороод ирсэн тийм цэвэр тоглог орчин маш гоё ингээд зориулж төгчүүлж өгсөн байна. Тэгээд юу хүмүүс мэддгүй юм шиг байна. Тэгэхээр бас нутгийнхан мэдчихвэл бас энэ номын дэлгүүр байнга л орж гарч байнга ажиллагаатай байна. Тий, байнга ажиллагаатай. За хүүхдийн ном, яруу найраг, гүн ухаан, хүүхдийн сонгодог зохиолууд, шилдэг номууд, дэлхийн сонгодог зохиол, түүх, суут хүмүүс. За гадаад хэлний сургалтын. За хамгийн сүүлд гарсан шинэ ном, уран зохиол, урлаг соёл, гэрэл зураг, намтар дурсамж, за мөн одоо хүүхдийн сэтгхүү хөгжүүлэх одоо тоглоомнууд байна тийм ээ. Тоглоом наадгаа. Гэт ер нь одоо бүхэл төрлийн номнууд бол байж байгаа маань. Манай одоо Дорно овч өөрөө их мундаг зохиолч нартай. Яруу найрагчдтай аймаг байгаа. Яг нутгийн зохиолчдын тийм номнууд хэрвээ зохиолчдын бас юу байгаа номнуудыг манай зохиолчд ирж тавьдаг. За манай энэ бодлогч ирээд заагаад өгөх байна. Номууд бас нэг болон байгаа. Болон байгаа юу тий. Тэгээд ер нь л яваа манай аймагч онцгой аймагчтай бас ер нь яг соёл одоо зохиол талдаа болно тэгэхээр арай өөр байх хэрэгтэй аймаг. Тэр утгаараа бас манай аймагийнхан бас одоо бол эрчимтэй ном унших чиглэлд бол гайгүй болж байгаа. Та л одоо хамгийн сайн мэдж байгаа хүн баг. Ер нь тэгээд одоо энэ ном соёлыг нэлээд түгээх хэрэгтэй гэж би боддیں۔ Одоо хүний ус хөгжил гэдэг бол тэгэл тэр чи хийх хүмүүс хүн шүү дээ тийм ээ. Хүний хандлагын зөв болох хөгжүүлэх одоо юу гэдэг хамгийн баталгаатай мэдээллийн хөөсрөөс ном шүү дээ. Бид нар одоо интернетээр хайхаад ямар ч мэдээлэл уншиж болно тийм ээ. Яг цаана хэн гэдэг юу судлаад гаргаад ирсэн онол хандлагын гэхээр бас баталгаатай байх хэцүү тийм ээ.
Яг ингээд ном барихаар хэн гэдэг хүн яаж судлаад яаж бичсэн ном юм тэг хэн хөнгөд бичсэн энэ ямар онцгоос нь бичсэн гэдгээр нь одоо дүгнэлт их боломж байгаа. Баталгаатай л одоо мэдээлэл хэрэгслэсэн үг л дээ миний бодлоор л. Тэгэхээр номоо сайн унших хэрэгтэй гэж би боддог. Тэглэв яах Сүтэ олон савдаг гээ. За энийг яг надад санал болгож байгаа бай. Би өөрөө уншиж байгаа юм аа. Их гоё ном байлээ. Могон цагаан нууд хавталгаатай цагаан могон тухай гардаг айгуу гоё том. Сүтэ олон савдаг гээ. Нэгэн бүсгэн тухай. Үйл явдал Домог юм тий. Роман ч юм уу, роман жижигхэн юм. Энд ерөөдөө шинэ ном болон бестселлер номууд энд тавцнаа тавьчих байгаа. За. Тий. Энэ тэр ном дээр одоо бестселлер болгоод байгаа номуудыг бол тэгээ шинээр ирж байгаа номуудаа бид энд ялгаж тавьдаг. Эндээс бас шинэ номын мэдээлэл харах боломжтой. Агуу юм. Тэгээд их таймыг талдаг гэдэг хүмүүсийн сонирхдаг 51 2 3 тэрэн бол бүгд яг л ичи чамтай уулзахаас өмнө бүхэл унших дуртай ном. Хүмүүс сүүлийн үед өөрсдөө нэг хөгжүүлэх номууд их сонирхдаг болсон тий. Өглөөний гайхамшиг тэгээ Өглөөний гайхамшиг. За өглөөний 8 цагаас өмнө 8 баталгаатай өөрчлөлт хийж байна. Энэ жишээ нь одоо хэдэн төгрөг гэж байгаа. Хөгжүүлэх чиглэлээр. Энэ чинь надад ар дээр өмнө 14 мянган төгрөг. Мөн татдаг юм. Тэтгэв хөгжүүлэх орлогын бас байгаа. Одоо энэ хэдээс хэдэн насны хүмүүс вэ? Янз бүр одоо тоглоом дээр өөр дээр нь PlayStation нас гэж заасан байгаа. Тоглоомын дэлгүүрт ороод одоо хүүхдүүдэд тоглоом авахаас илүүтэй эцэгчүүд сэтгүү хөгжүүлэх тоглоомыг яг том дэлгүүрт ороод сонгох хэрэг байдаггүй. Тэгэхээр яг номын дэлгүүрт идэм биш үү? Тий, одоо манайх энэ нэлээд олон жил авчирч байгаа л да. Ер нь тэгээ нэг онгороход бол манай аймагт хаач номын дэлгүүрт харьцангуй бус аймагт бас гайгүй тийм юу гэдэг юм бүх төлийн одоо бараа бүтээгдэхүүнтэй гэж хэлж болно. Төвлөрсөн тийм. Яг нэг сул тал нь 3 давхар очоос хүн бас гарч ирж жоохон залхаад тийм үү. Залхуураад байт тийм л сул тал байгаа. Бусдаар бол ингээд номын дэлгүүр маань бол гайгүй. За. За тэгэхээр үзэгчдээ Дорногов аймгийн Саншин цумын Алтангой худалдааны төвийн 3 давхарт номын дэлгүүр ямар нэртэй байсан бэлээ? Үлэмжийн чанар. Үлэмжийн чанар номын дэлгүүр одоо ажиллаж байгаа. Манай шандынхан бол мэднэ. Яг гаднаас ирж очиж байгаа хүмүүс номын дэлгүүр байна уу гэд Facebook дээр ч юм уу янз янзын юм дээр байд юм уу гэж асуунгууд доор нь хүмүүс саяхан бас байдгийн штэ тэнд байдаг гэд маш олон хүн мэддэг юм бэлээ. Тэгэхээр найз нөхөд болон ах эгч нар за мөн хүүхдүүддээ сэтгүү хөгжүүлэх тоглоомыг авах гад хайж байгаа бол нөгөө Алтанговын 3 дугаар тавд гарч ирээд өөрийнхөө хүсэж байгаа ном
одоо хамгийн сүүлд гарсан бестселлер номууд одоо сэтгүү хөгжүүлэх тоглоомууд хүүхдэд таарсан сургалтын материалууд гарын авлагууд гэх мэтчлэн одоо бүх одоо ном сурагчийг нэг дараас авах боломжтой юм байна. Тэгээд их сайхан гэгээлэг, оюунлаг ийм үйл ажиллагаа эрхэлдэг. Одоо таны ажилд амжилт хүсмээр байна. Тэгээд дараагийнхаа газар руу явах уу? За. За би энийг дараа нь ирж авна. Би шиг тавьчих. Яг нь бид нар бас аж ахуйн гэж орнотын компани учраас хоёулаа бас хэрэгжүүлээд дотор ий баримтыг байнга олгодог. Энэ дээр олгож байгаа. Энд бас хүүхдийн номууд төрлөөр байгаа. Оо за. Орчлон юмуд байгаа юм тийм. Орчлон номууд, өдрийн номууд. Хүүхдийн номуудаа үнэндээ энэ төр нь ялгчихсан. Энэ бол одоо хаяг болтонд байж байгаа. Үлэмжтэй. Гойн. За номын л юу юм бэ? За ий баримтыг бас болгоод юм байна тийм ээ. За амжилт хүсье. Баяртай. Энэ орнотын бизнесийг төрийн тодорхой бодлогоор хамгаалж тийм ээ. Орнотын иргэдэд орлогын нэмэгдэх ажлыг бол хийх ёстой гэж боддог. Тэгээ энэ 2008-9 оны хямрал гэж бас нэлээд одоо хүмүүсийг бол айхтар дороотоос бизнес хийх бол за сая 14-өөс 17 хүртэл бас нэлээд одоо хямралтай гэх юм уу одоо бэлэн мөнгөний дутагдaltaй их хэцүү байлаа. Тэгээ одоо энэ жилээс бол харьцангуй арай дээр болж эхэлж байна. Тэгэхээр одоо 2008-9 онд бол зарим бизнес хаахаас зогсоохоос аргагүй болж исэн юм байдаг. Сая 14-өөс 17 онд бас л нэлээд одоо бизнес ихнийг бол дандаа л бүгд зээлтэй зээлээр хөдөлт усууч. Зээлэнтэй хамаагүй мөнгө авчиж борлуулалтын олон байхгүй болчихоор ингээд ихэнх бизнесүүд бас хаагч юм л да. Тэгэхээр яг л энэ дээр бодлого гаргаж юу гэдэг одоо яг л энэ чинь нөгөө эдийн засаг гэж орон бизнес яг л хүний цусны эргэлчиг аль болохоор дотоодоо шингэж байх юм бол эрүүл байдаг. Тэгэл эндээс одоо орж байгаа орлогыг л гадшаал авч яваад байвал дутагдаал эдээс нөгчгүй юм байдаг. Ийм талтай тэгэхээр энийг л сайн бодлогоор хийх хэрэгтэй болж боддیں۔ Одоо манай тэтгэврүүдийн хувьд яг ингээд томоохон одоо Монголдо томоохон дистрибьютор компаниудаа гэрээ явуулаад ингээд маягаар бараа бүтэх номдоо борлуулалт ийм ажил хийдэг. За бид одоо говь хангаа мебель за BSB-гийн гэрээт борлуулалтын салбар дээр ирээд байгаа. Ер нь сүүлийн жилүүдэд чи манай аймаг чинь орон сууц их баригдаад тэр хэрэг хүмүүсийн бас хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг борлуулах шаардлага бол угаасаа байгаа тийм ээ. Тий, одоо хүний хэрэгцээ юм чи тийм ээ. Үнэг айл болохыг бол заавал дотор яваад байхгүй. Үндсэндээ манай ихэнх бараа бол Улаанбаатартай хүнээр борлуулж байгаа. Зарим онцгой бараанууд жишээ нь тээврийн зардал өртөг шингэдэг гэдэг юм уу. Тийм бараанууд нь бол тодорхой хэмжээний нэмэгдэлтэй юм зарагдаж байгаа. Үндсэндээ бол альч бараа нь бол хүн Улаанбаатар хот руу яваад эргээд тэгээд ирэх зардал маш бага зардал нэмэгдэл байгаа гэсэн үг байхгүй энд бол. Одоо энэ говь хангаа дэлгүүр говь хангаа яг бид нар бас хамтарсан юм дэлгүүр байгаа. Дүн нартай хамтарсан юм дэлгүүр. Говь хангаа мебель одоо л Монголдо говь хангаа мебель бас үйлдвэрлэлээс зэрэг импортын бараагаач бас нэлээд дээгүүр ажилладаг юм байна. Ерөнхийдөө Монгол бол бас энэ дотоодын нэг үйлдвэрүүд бол нэлээд одоо их олон хүний ажлын байраар хангаж дээрээс нь орнотынхаа одоо улсынхаа иргэдийг бол хангаж байна л да бараагаар. Нэг үеийн бол мөн одоо иргэд маань Монгол бараа бүтээгдэхүүнээ сонгох тийм хандлага илүү болцсон болов уу гэж ажиглагдаад байгаа шүү. Тэгээд зах зээлээд байгаа юм чинь нэгдүгээр чанартай байгаа, хоёрдугаарт хүний хэрэгцээгээд байгаад монголчууд үүдэлж эхэлсэн учраас одоо бол аль аль тал хээнд ашигтай гэсэн иргэдэд ашигтай тухайн аж ахуйн байгууллагатай ашигтай ийм л байдалтай байна. Тавилгын чиг хандлага гэдэг юм уу? Загвар монголчууд их тийм цэмцгэр орчинд амьдрах ажиллах дуртай. Ер нь их тийм авсаархан болж гэнэ үү эсвэл одоо улам нүсэр болоод байна уу? Гэхдээ янз бүр л байна. Гэхдээ ерөөхдөө
Говь хангаа чинь говь хангаа бол дотоод өөрснөө үйлдвэрж байгаа зэрэг тавилгууд бий. Импортоор Польш, Украин оруулж тавилгууд байсан байна. Тэгээ яг тэр нөгөө тренд ямар өнгө тренд болж байна, ямар цагаат тренд болно гэдэг тэрийгээ дагаал үндсэндээ үйлдвэрлэж шүү дээ. Энэ яг жоохон авсаархан дуу бас авруудыг сонирхох байна. Хүн хүний сонирхол өөр л доо. Тэгээд нөгөө байрныхаа багтаамж зай талбайгаас шилтгаалаад тэгээд хүний сонголтод шилтгаалаад тэгээд хүмүүс янз бүр каталогоор захиалвал хэдэн хоногт одоо жишээ нь авчирч байна. Одоо үндсэндээ 3 хоногт каталогоор захиал ирчихэж байгаа. Оо за. Тий. Тэгээ үндсэнд яг хотынхоо нэр захиал аваад ингээл авчиад байна шүү дээ. Каталог нь бэлэн байждаг. Яг хөргөж өгнө тийм ээ. Тэгээ хөргөж өгнө. Одоо нэг гол юм байдаг шүү дээ. Одоо худалдааны нэг зорилго бол одоо шинэ манайх энэ стинкийг одоо ярилж авлаа гэж бодъё тийм ээ. Ингээ угсраад гэрт нь одоо бүрэн бүтэн хөргөж өгдөг. Гэтэл одоо юу гэдэг нь маань өөрөө одоо ингээд эдээс ирж авчаад өөрөө тэгээд өөрөө гэлүү орноос асуудалтай тийм ээ. Магадгүй тэр зантаа гэмтээч үл явах бас тийм ээ. Зүгээр хотоос авч байгаа юм чинь хотоос ачуулаа явдаг. Зантаа бас гэмч бол одоо өөрснөө эрсдлээ хүлээх болдог тийм ээ. Тийм учраас энэ талаасаа бол бас иргэдээ хэрэгтэй ажил хийж байгаа гэж бодож байгаа. Миний нэг таниллаа ингэж ярьж байсан. За Улаанбаатараас авъя гэж Улаанбаатарт очиж өлсөө өрсгөж хамаг цагаар зарцуулж яваал одоо тээшин дээ портер дүрээслэн богоонд ачуулна одоо цаанаасаа тос ингээд янгууд нөгөө нэг бүр эндээс худалдаж авснаасаа илүү зарлагтай үнээр худалдаж авсан. Тэгэхээр одоо бүх юм хөгжсөн учраас эндээсээ л захиалаад авчих юм байна гэд бүр яг тийм яриагс сонсч байсан. Тийм. Жишээ нь одоо энэ 690 мянга. Улаанбаатар 650-аар зарагдаж байна. Бид нар 40 мянган нэмэгдэл нь юу авах вэ гэхээр угсралтын гол нь угсралтын зардлыг бол шийдэж чаддаг юм л да. Тийм учраас энд гэрээтэй хүмүүс угсруулад ингээд тавиад эндээ бас юу н орчиж байгаа. Хөрөлтийн зардлаас орчиж байгаа. Тийм. Тэгэхээр одоо хүмүүс ирж халгалдаг л да. Үгүй энд ийм адилхан үнэтэйс би тийшээ явж яах гэж авах бахаар яг манай энд байгаа тавилгыг хотоос аваад тээшинд ингээд бараг 180-90 мянгаас гэж. За 180-90 мянга болж ирээд нэг толь нь хагарч хараа ирчих. Тэгээ эрсдлээ одоо өөрөө л харамсаж авахгүй ч тийм ээ. Тэгээл одоо зардлаа бодохоор хамаагүй өндөр зардалтай гарч байгаа. Дээрээс нь эрсдэлтэй. Тэгээ ирээд манад харчаад үгүй юм адилхан байсан бол мэдсэн эндээс авсан бол амар байж гээд. Дараа нь ингээд бас манай гэрээт босуудтай холбоотой дахиад угсруулж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ талаасаа бодоход бол бас ийм одоо нөхцөл боломж нь ийм байхад бол бас хүмүүс энийг ашиглаад хамаагүй одоо зардлаа хэмнэл авах боломжтой шүү дээ. Тэгээ дээрээс нь каталогоор ингээд захиалч болно. 3 хоног дотор чинь тэгээд аваач гэрт нь оруулах гэж байгаа. Тэгэхээр бас үйлчлэг орчин л гэсэн үг тийм ээ. Ойртолгүй яах вэ? Үйлчлэгээ болон цаг зардлаа болвол асар ихээр хэмжиж байгаа. Одоо чи 1 минут ч гэсэн илүү болчиход байна шүү. За тэгээд ирэх зардлаа тооцдгоо. Яг тэр дэлгүүр дээр үнийг л бодоод. Үнийг л бодоод байна. Тий. За одоо энэ бол манай BSP дэлгүүрийн одоо салбар гэрээт дэлгүүр байна. Яа манай BSP анх би чинь 2006 оноос 8 он хүртэл BSP-гийн одоо гэрээт болоод Элба гэл Элба шанд гэл анх байгуулад тэгэл мөн дэлгүүр нөгөө тэр хямралаас болоод үндсэндээ хаагдсан. Яагаад тэгэхээр тухайж дандаа бид бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тэгэл нөгөө түрээсээ ч олж чадахгүй хэмжээнд борлуулалт модод ирэхээр аргагүй хэмтэл хаагж байгаа юм л да. Тэгээ 14 оноос бол дахиад сэргийгээд ингээд Азербайджан баруун дэлгүүр нэрээ явсан. Өнгөрсөн жилээс бүр BSP-тэй бүр албан ёсны борлуулагчийн гэрээ байгуулад ингээд ажиллаж байгаа. За BSP-ийн хувьд бол одоо Монголд баг хамгийн анхны шахуу Азербайджан баруун дэлгүүр гэж үздэг. Маш олон жилийн туршлагатай. Тэгээ яг туршлага нь юу байх юм бэ гэхээр Азербайджан бараа гэж нэг цаг үеэ дагаал тий технологи нь хөгжиж идэг. Тэгээ энэ бас BSP брэнд өөрх нь бараа гэхэд л одоо нэлээд олон жил хийгдэж ирсэн. Тэгээ нөгөө BSP ч өөрөө туршлагатай гэдэг үднээсээ технологийн судалгаанд маш сайн хийдэг. Одоо энэ BSP гэдэг энэ хөргөчийг захиалгахдаа л бүх талаас судалгаа хийж захиалж одоо ийм дотроо ийм үзүүлэлт ийм байна гэж ингэж захиалдаг учраас бас нөгөө туршлага гэдэг цаараа ингэж харагдаж байгаа. Дээрээс нь BSP энэ Европ дандаа Европ бараа бүтээгдэхүүнүүдийг бол оруулж ирдэг. Зургатан дээр ихэд чинь дандаа Японоос яг Sony, Sharp, Toshiba, Panasonic гэх брэндийн зургатуудыг оруулж ирж байгаа. Энэ юуруу даваа гэхээр одоо ерөөсөө цахилгаан бараа бол технологи дааж байна. Хэн илүү гоё технологи хааж ирж чадж байгаа нь одоо борлуулалтаа өсгөж байгаа. Тэгээд дээрээс нь одоо бидний нэг мэддгүү зүйл бол одоо зүгээр л одоо чинь зургатан дээр шийдэхэд бол хүм гэртээ зургат гэдэг тийм баг үгийн лавт тавих гэдэг шүү. Тэрнээс одоо надаа нүдний хараан сайн уу,
дүрсний чанар ямар уу, дууны чанар ямар уу, тэ хэрэглээ ямар байх уу? Цэглэхааны зарцуулалт яах вэ? Зарцуулалт яах вэ гэдэг. Тэр олон талаас нь бид бас харж авах хэрэгтэй юм санагддаг. Тэгээ одоо зургатны бодлол үнэхээр одоо Sony номер 1 гэдэг чинь тийм ээ. За тэгээ одоо чи энэ гэр ахын энэ одоо угаалгын машин бүр ахна тийм. Энэ Candy Италийн ийм брэнд бүтээгдэхүүн. За тэгэл Electrolux, Zanussi гэдэг одоо дэлхийн Европын номер 1 ийм брэнд байж байгаа. Энэ бас яг өгөхөр нөгөө тоог хэмнэлттэй, ус хэмнэлттэй. Тэгээ нэг угаах чанар одоо бид нар угаалгамаас угаалгаад гэж боддог. Угаалгын нэг машин хувцсны чанарыг муудуулдаггүй тий гэдэг чинь маш олон тийм давуу талууд байдаг. Тэр болгоныг бол бас хүмүүс бодож сонголтоо хэрэгтэй болгох. Одоо баталгаат хугацааны тухайд одоо BSB хэдэн жилийн баталгааг өгч байна. Мөн одоо эвдэрчлээ, гэмтчлээ гэх юм бол засвар үйлчлэгийг яа гэм бол. Одоо тэр чинь одоо зөвхөн борлуулах гэж дараа нь нөгөө эргээд үйлчлэгээ тийм ээ. Цахилгаан бараал юм хойно бас янз бүрийн хэрэглээс болоод эдгэр тохиол гарна шүү дээ. Тэд тохиол сервис үйлчлэгээ буюу засварын төв байх хэрэгтэй. BSB бол тэр талаар бол үнэхээр Монголд номер 1 гэж хэлж болно. Засварын төв нь бол байнгын ажиллагаатай, байнгын одоо эддлийнхаа судалгаач хийгээд шаардлагатай тийм юм уг нь сэлбэр хийсэн татцсан юм байж байгаа. За одоо энэ гэхэд жишээ нь Польш галтгоонд тавилгууд байна. Польш галтгоо бол BSB өөрөө оруулж ирдэг. Бас л нөгөө нугас бариул материал сахилаад бас олон давуу талтай. За мөн одоо BSB-г оруулж ирдэг бид нэр офисын тавилгуудад одоо оруулж авчирч хэлж байна. Бас манай нөгөө байгууллагууд бас захиалга байж авдаг. Өстой гоё юм байна. Тийм. Тэгэхээр чанар бол маш өөр. Тэгэхээр чанартай. Ер нь тэгээд одоо бид нар чинь бас нэг үе бодол гайгүй болчихно. Дандаа л үн хараад гэсэн араа өөр болчихлоо шүү дээ. Чанар хардаг тийм ээ. Араа олон жил ажиллахаа бодъё. Бас хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг тэрийг харъя тий. Дээрээс нь бас ингээд одоо юу гэдэг ирээн дээр очиод тавилгыг иймэрхүү тавилга харах маш их зөрүүтэй. Шал өөр харагддаг. Тэгэхээр одоо бас нэг арай өөр өнгө үзэм загвар дизайнаа боддог, чанараа боддог болсон байна манай монголчууд бас. Нэг үе бол ингээд худалдааныхын соёл нь илүү л сайн болол байгаа гэж хараад байгаа би бол. BSB-ийн цахилгаан бараанууд бол яалтчгүй чанартай байдаг. Манайх өөрөө BSB-гийн цахилгаан бараануудыг хэрэглэдэг байгаа. Ер нь бол эвдрэл гэмтэл угаалгын машина хэд чинь хэдэн жилийн өмнө авжилаа. 14 онд авсан. Одоо нэг ч эвдрээгүй. Маш сайн ажиллаж байгаа. Үнэхээр чанартай. Зургтын хувьд ч гэсэн чанартай байдаг. Ер нь яг ерөөсөө хэрэглээ гол юм тийм ээ. Хэрэглээ гэдэг нь тог ус. Гэрийнхэн тог ус одоо юу гэдэг. За энэ Electrolux гэхэл 2 сая төгрөгийн үнэтэй угаалгын машин байна. За тийм ээ. Нэгээс за жишээ нь тэгэхээр уурын горимтой гэж байгаа. Нөгөө хийм цэвэрлэгээний бас юг горим байр гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ нь миний бичиг ингээд нэг өмсөд жоохон гадуур руу өмстэй болчихдөг юм уу тийм. Тэгээ энийг хийгээд тэр уурын горимтой тавиад гараад ирэхэд бас л шинэ юм шиг ингээд угаасан ялгаа гараад ирдэг. Дээрээс нь ус тогны хэмнэлттэй. Тэгээ энэ одоо юу гэдэг юм жирийн одоо хямдхан угаалгын машинаас 3-400 мянгаар илүү өмнөд харагдж байгаа боловч бас нөгөө хэрэглээ гэдэг талаас нь тийм ээ. Ер нь бол одоо энэ Европ угаалгын машин жишээ нь тав усны бол маш хэмнэлттэй. Шинэ технологиор гарсан. Одоо сүүлийн үед ч нөгөө эко гэдэг үгийг хэрэглэдэг болсон тийм ээ. За ийшээ шархшуугээ эндүү за гэр ах буюу манай бүсгүйчүүдэд хэрэгцээтэй бүх бараанууд байгаа юм байна. Энэ хариулын тав. Тэгээ энэ одоо Солонгос улсууд гэсэн 3 бас гэж энэ нэлээд их чанартай л гэж манай одоо дэлгүүрийн менежер хэлдэг. Маш сайн чанартай, ерөөс нь алдгүй гэх тээ. Энэ төрлийн бүтээл бас хүнтэй шүү дээ тээ. Их чанартай нэг хүнтэй байдаг. Энэ харьцангуй бас гайгүй 139 мянга бас 3-аас 52 дотор орж байгаа. Тэгээ одоо жишээ нь BSB бол маш олон төрлийн цахилгаан бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа. Тэгэл аль болох ааш нөлөөлөхийг боддог. Тэгээ мэдээж зах зээлээс шалтгаална. Одоо энэ жишээ нь Zanussi брендийн 2 давхар шарах шүүртэй. Бас шинэ технологийн бараа бүтээгдэхүүн байж байгаа. Нэгэнд нь бол одоо пэйчний үргийг бас хөнгөөсгдөг, хэсгээдэг, буслагддаг гэж байгаа. Нэг нь бол ингээ шарах шүүгээ. Бас мөн л ялгаагүй нь Европ бүтээгдэхүүнүүд бол бас технологи ялгаатай. Одоо ер нь BSB-гийн гэрээт борлуулагч учраас ерөөсөө л яг BSB ямар шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чинь тэр нь хугацаа алдахгүй ирж байгаа гэдгийг нь бол харагдаж байна. Авчирч байнга л нийлүүлж байдаг. Тэгээд бид нар үнийн хувьд ч гэсэн хамгийн байж болох боломж хямд уныг барьж байгаа.
Тэгээ одоо юу гэдгийг цахилгаан бараач өөрөө бас эмзэг гэдэг юм уу те. Тийм учраас айлуулах хэрэгжтэй ойр үйлчлэл хийлгэж хийж байна. За хөдөлгөгчнүүд бол байгаа юм байна тийм ээ. Ай тэр онцш. За ингээд Эданс компани 10 жилийн үед бол говь хангаа мебель, за BSB, хэмжээний чанар бичиг хэргийн дэлгүүр, номын дэлгүүр, сургалтын төв одоо нэг үлдсэн мөлөө. Тий, шилмэл байдгийн. Шилмэл байдгийн одоо бүх салбарууд бол одоо бид нар энэ 10 жилийн үед орж байна. зориулаад бэлэгтэй бодлыг заасан байж байгаа. За үнийн дүнд ингээд бэлэг өгөхөр юм хотлоо зарлцсан байж байгаа. Хэдэн хүртэлээ 20 хүртэл. 10 сарын 21 хүртэл. За BSB дэлгүүрийн хувьд ийм л дэлгүүр байна. Тэгээ энэ яг хөө тэгээд одоо сүүлдээ хөдөлтааны салбарт тонж үлдэж байна. Би ч 2 ч удаа үйлдвэрлэлийн салбарт орж үзсэн. 2003 онд анх барилгын материал үйлдвэрлэдэг нөгөө явган замын хавтанг блок үйлдвэрлэдэг тийм жижиг төхөөрөмжтэй авчираад анхаал одоо хийж ирсэн л та. Орон цагаар очиад явган замын хавтангаа хийгээл өглөөрт босч юугаа хийдэг байлаа. Блок хийдэг. Тийм байсан. Тэгээд үндсэндээ би ажиллаж чадаагүй. Тэгээ болсон. Салбарын хүмүүс илүү ажиллах уу? Тий. Тэгээ хүний бас чаддаг юм чаддгүй юм бас байна шүү дээ. Тэгэхээр үйлдвэрлэлийн салбарт би бол амжилт гаргаж чадаагүй. Дараа нь бас вакуум цонхны үйлдвэрж байгуулж үзсэн. Тэгээд бас муу ялгаагүй хэсэг хугацааны дараа. Яг найзтайгаа нэгж байгуулаад дараа нь би өөрөө бол олон ажилтаа амжихгүйс учраас гарч ирсэн л да. Тэгээ сүүлд бол бодлооны салбарт л манай компани гол төвлөрч байна. За ингээд дараагийнхаа газар руу явъя тий. За тань дэлгүүрээ танилцуулсанд баярлалаа. Тэгээд үзэгчид маань ерөөсөө Улаанбаатар хотыг зориодох шаардлагагүй ерөөс нэг дор. Одоо шинэ байранд орсон бол ерөөсөө л энэ говь хангаа мебель BSB руу ороод ирсэн байхад одоо цөм хэрэгцээг хангах бараа бүтээгдэхүүнүүд байгаа юм байна. Ерөөсөө л ийшээ ирэхэд хэдэн алхмын зайтай байгаа юм байна. За шилмэл буудан салбар дээр хүрэлцэн ирээд байна. Залуус хорлын энэ хэдгээр байр лээ? 32 дугаар байрны доор үйл ажиллагаа явуулдаг байгаа. Эндээс шилмэл буудангаас бол одоо төрөл бүрийн буудан гэрийн тавилгуудыг худалдаж авах боломжтой юм байна. Тий, яг ойл одоо Монголд бол тавилга үйлдвэр буудан тавилга үйлдвэрийн чиглэлээр бол одоо говь хангаа, шилмэл, бэст гэсэн 3 байгууллага байна. Тэгээ үндсэндээ бид нар яхаа энэ шилмэл буудан бол гэрээ хийгээд сайн хавар оруулж ирсэн. Тэгээ ер нь яхаа энэ чинь ингээд говь хангаа, шилмэл хоёрын буудан бас загвар өнөд зэнэвд өгөр байдаг. Тийм учраас бас ингээд орнотынхаа хэрэглэгчдэд шилмэл буудангийн бараа хөтгөн хөргий гэдэг зорилгоор оруулж ирэх үйл ажиллагаа явуулж байна. За тэгээд тавилга буудан аль аль нь байдаг юм дэлгүүр. Мөн одоо захиалаад авчруулах боломжтой тий. Захиалаад авчруулж болж байна. Тавилгыг бол аль болох бүх төрлөөс нь байлгахыг хичээж байна. Монд ялгааг өгний хувьд бас боломж юм байгаа. Лизингийн худалдаа бас байгаа тий. За буудан тавилга бол бас өөрөө нөгөө их тээврийн зардал ордог. Овор ихтэй учраас Улаанбаатарын бас тодорхой хэмжээний нэмэлттэй байгаа. Багасаах тийм ээ. Бага их бага. Ер нь бол нэг хэсэг бид нараас хотынхаа зарж үзсэн. Тэгээд манай зах зээл бага учраас зарлаа нэг хэмжээнд байж чадахгүй байгаа учраас тодорхой хэмжээгээр одоо 40-50 мянган тонн илүүтэй зарагдаж байгаа. Буудан гот ирнэ тийм. Тийш нэгээс аргагүй юм байна тий. Бас эрсдлийг гарна. Эдгэр чемкэрч ирэх юмуд бас их байна. Тий. Тэр болгоныгоо л нөгөө компани өөрөө тий.
айлтгал одоо хүмүүстэй л ойрхон байх гэж хичээж байна. Одоо эдгээр жишээ нь одоо Малайз ширээнүүд одоо шилмэлрүүд орж ирдэг юм. Малайз ширээнүүд гэж байгаа. Өнгө загвар байж. Одоо үндсэндээ байгууллагч өөр загвар дизайнер оруулж ирдэ шүү дээ. Тэгэхээр одоо аль аль нь байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За энэ дээр бол танилцуулгууд нь дээр нь байж идэм байх тийм ээ. Одоо энэ ширээний хуу. Тэг ширээний. Олон улсын стандарт хангасан өөрчлөлт хэлбэргүй банкны лизинг. Мөн ялгаагүй. Нэрүүл мэндэд хор нөлөөг. Манай компаниас гэрээтэй. Энэ шилмэлүүд өөрөө бас магтдаг гэрээтэй. Тэгээ бид нар ордынхаа хэрэгтэд бол ажил мөхсөр авах болцоотойгоор л зохион байгуулалт ажиллаж байгаа. За танаа компани ямар ч хэсэн бизнестэй бол өнөөдөр үзэгчтэйгээ яг илүү дэлгэрэнгүй танилцууллаа. Ер нь бол одоо хүний хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг яг л одоо орон нутгаас өгч хэмсэн хайгаа явж байгаа барааг нь Улаанбаатараас биш одоо Дорноговоос Шандаас одоо өгч хэмсэн гэсэн зорилтын хүрээнд л ажилдаг юм байна. Маш олон хүмүүсийг бас ажлын байраар хангаж байгаа юм байна. Одоо ингэж телевиз үзэж байгаа хүмүүст хандаж хэлвэл та юу гэж хэлэхээр байна? Өөрийнхөө бизнесийг ерөнхийдөө өнөөдрийн та хүний нэвтрүүлэгт орсны гол юу бол бас түрээсэн тийм ээ. Манай одоо бизнесийн хувьд 15 жил, компани хувьд 10 жил гэсэн байна. Энэ хүрээндээ бас үйл ажиллагаа танилцуулах бас ард иргэд бас бэлэгтэй худалдаа явуулъя. Бас компани ханз бас сайн үс чиглэсэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөлт ингэ явж байгаа. Бас анализтэй хамтраад ажиллана. Тэгээд яг хөө бас эргээд ингээ 10-15 жилийнхаа түүхээ эргээ харахад бас ололттой амжилттай зүйлүүн алдаа тоталтай зүйлүүн гол нь эндээс сургамж аваад илүү одоо дэлгэрүүлж хөгжүүлэх. Тэгээ худалдаа гэхээр бас нэг талаас аль аль ашигтай байх хэрэгтэй шүү тийм ээ. Бизнес зарчим бол одоо жишээ нь 15 жилийн дараа бол мөнгө бол хоёр гэдгийг ойлгож байгаа. Нэгдүгээрт бол доктортой үйл ажиллагаа хэрэглэгчдийн одоо таалал нийцсэн тийм бараа худалдах мэдлэг гэдэг бол хамгийн нэгдүгээр зүйл. Дараа нь бол мөнгө одоо ашиг орлох асуудал дараагийн асуудал гэдэг. Тийм учраас иргэдэл одоо аль болох боломжийн хамгийн хямд нэр боломжийн чанартай бараг нийлүүлэх. Энэ ажил одоо манай байгууллагын гол зорилго болж явж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо орон нутгад татвар төрөө сайн төлдөг тийм ээ ажил хүмүүсийн ажлын байраар хангадаг ийм л одоо чиглэл илүү төвлөрч ажиллах гэсэн юм бодолтой. Энэ бол орон нутгийн иргэд манд бас одоо гол худалдаа авахчлал одоо бидний үйл ажиллагааг өргөжүүлж идэг. Тийм учраас ард иргэдээ бас орон нутгийн бас баярлалдаг. Аль болох хүмүүст айтайхан үйлчлэл бол ажиллаж байна. Бидний хувьд бол. амжилт хүсье танд. За баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлгээр Эданс компани 10 жилийн ойд айн хүрээнд хийж байгаа ажил зарамшуулалт худалдааны талаарх мэдээллийг хүргэлээ. Тэгэхээр үзэгч та бүхэн саяны нэвтрүүлгийг үзсэн бол Улаанбаатар руу яваад байхгүйгээр орон нутгаас худалдаа авалт хийж орон нутгийнхаа одоо хувийн хвшлийнхнийг дэмжээрэй. Энэ бол хамгийн том урам. Цаашдаа энэ орон нутгийг яаж хөгжих үү гэдэг бол энэ татвар төлөгчдөөс бол их шалтгаалт юм аа. Ингээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. За төсөлд нь бас өнөөдрийн сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа танай байгууллаганд баярлалаа. Мөн ажлын амжилт хүсье. Бас орон нутгийнхаа бизнес хэрэгцээг ингээс сурталч тийм ээ. Нэг талаасаа бол бизнес сурталж байгаа юм. Цаашдаа орон нутгийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх энэ боломжийг нээж өгч байгаа маш баярлалаа гэж хэлье. Ажлын амжилт хүсье. Баярлалаа.